Бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү ойлгомжтойгоор тайлбарлавал гадны холбооны дэд бүтэц болон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээний суралтаар эхэлнэ. Барилга байгууламжийн гадна талын аюулгүй байдлын тохиоллын системүүд мөн энэхүү хэсэгт багтана. Зааш үргэлжлэн барилга байгууламжийн ил болон далд төлбөртэй болон төлбөргүй автомашины зогсоол, гаражийн холын зайд удирдлагатай автомат хаалганы системүүд хамаарна. Барилга руу нэвтрэх хэсэгт аюулгүй байдлыг хангах хяналтын камер, нэвтрэх хаалга удирдлага, хулгайн тохиоллын системүүд багтана. Энэхүү гадна хэсгийн системүүдийн хяналтын аюулгүй байдал хамгаалтын 1-р түвшин гэж үздэг. Аюулгүй байдлын хяналт нь барилга дотор руу үргэлжилж хаалга бүрийг удирдах кабелаас карт уншигч хяналтын төв гэх мэт олон бүрэлдэхүүн хэсгүүдийн интеграцчлал тохиргоог хийж систем нь амжилттай суулгацснаар бүрэн ажиллагаатай найдвартай болно. Энэхүү зочин угтах хэсгийн хяналтыг аюулгүй байдал хамгаалтын 2-р түвшин гэж үздэг. Харин аюулгүй байдлын хамгаалтын 3-р түвшин үндсэн үүдний хэсгээс цааш жигүүрүүд болон дээд давхрууд руу нэвтрэхэд эхэлнэ. Үүнд цахилгаан шатны нэвтрэх хэрхийг удирдлага, зарлан мэдээлэх, аварийн үеийн дууд анхааруулгын систем, хяналтын камерын систем, нэгдсэн нэвтрэх хаалга удирдлагын систем, галын тохиоллын систем, хулгайн тохиоллын систем, мэдээллийн дэлгэц, Wi-Fi засагч төхөөрөмж, дотоод интернетийн сүлжээ зэрэг системүүд багтана. Барилгын аюулгүй байдал, холбоо, тохиоллын хяналтын системийн нэгдсэн удирдлага нь аюулгүй байдал хамгаалтын 4-р түвшин юм. Эдгээр бүхий системүүд нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд өргөн зурсан TCP/IP технологи дээр суурилсан учраас барилгын дотор холбоо, дотоод мэдээллийн урсгалын багтаамж, хэрэгцээ зэргийг оновчтой төлөвлөж, сүлжээг байгуулснаар ирээдүйн хамгаалттай уян хатан ашиглалтын явцад засвар үйлчилгээг хялбар хийж үйл ажиллагаагаа доголдолгүй явуулах боломжийг олгох юм. Эцэст нь нэг байгууллагаас бүрэн хэмжээний цогц шийдэл бүтээгдэхүүн үйлчлэгийг авах боломжтой хэлт маш таатай байна. Та бүхэндээ хамтран ажиллахдаа баяртай ах болно. Бидний дэвшиг хэлээ